Тэмцээ 10 ньютон, хүчний мөр нь 0.5 м. Энэ хүчний моментыг олоо гэсэн байна. За бидэнд энэ даалгавар маань энэ тойрогт дээр энэ тойрог биетээр энэ АБ гэсэн налууг байрлуулжээ. За тулгцыг маань энэ ОЦ. Тулгцыг нь ОЦ. За энийг ингэчил яг энэ цэг дээр энэ би тулж байна гэсэн. За тэгээд энэ хүчний моментыг олоо гэсэн. За бидэнд сая энэ өмнөх бодлого дээр ингэсэн шүү дээ. Хүч бол үйлчлэлийн цэгтэй хүч болон хэмжээтэй хүч чиглэлтэй гэсэн байна. За энэ дээрээ бид юу гэж ажиллах юм гэхээр тэгвэл энэ хүчний үйлчлэлийн цэгийг тодруулъя. За тэгвэл энэ хүч энэ нарийн саваа банзны яг үзүүрээс нь ихц доош үйлчилж байгаа юм байна. За хүчний үйлчлэлийн цэг нь энэ хүчний чиглэл нь ихц доош байгаа юм байна. Энэ ихц доош байгаа юм байна. За тулгцыг энд байгаа. За энд хүчний мөр гэж юу хэлдэг юм бэ гэхлээр хүчний мөр гэдэг нь статикийн багш нь бодлогоор онолыг дандаа тайлбарлаад ярьчихж байгаа шүү. За хүчний мөр тэрний тухай бичгэн байна. Хүчний мөр. За тэгвэл хүчний мөр гэдэг нь тулах цэгээс за юун дээр бол тулах хөшүүрэг дээр тулах цэгээс өөр зүйл дээр л нөгөө нэг эргэлтийн тэнхлэгээс шүү. Тэнхлэгээс тулах цэгээс хүчний үйлчлэлийн чиглэлд буулгасан буюу татсан гэж болно. Перпендикуляр шулуу. Перпендикуляр шулуу. Энийг хүчний мөр гэж нэрлэдэг. Хүчний мөр. За. Тэгвэл бидэнд хүчний мөр хаана вэ гэхээр хүчний үйлчлэлийн цэг ингээд бид нар сая энийг тод ингээд зурцсан шүү дээ. Тэгэхээр бид нар тулгцыг хүчний үйлчлэлийн чиглэлээ тодорхойлцсон л байх юм бол бидэнд хүчний мөр хялбархан олдно. Тэгвэл тулгцгээс эндээс эхэллээ хүчний үйлчлэлийн чиглэл буулгасан энэ нормал 90 градусыг бид нормал гэдэг шүү дээ, тийм ээ. Нормал энэ шулууныг хүчний мөр гэж нэрлэх юм. За тэгвэл энэ шараар зурсан энэ маань хүчний мөр энэ бидэнд бол хэмжээ нөхцөн байгаа шүү дээ. Хүчний мөр тэнцүү 0.5 м гэсэн байгаа тийм ээ. Энийг англиар бичиж юм таньдгүй юм билээ. Яг тийм өсөх юм бид бас масс тэмдэглээд байгаа шүү. Тийм бас зөрүү байгаа тэрийг анхаараарай. За ингэж болцсон. Одоо ингэж бид хүчний моментын тоныг бичвэл энэ бодлогын асуудал шийдэгдсэн. Энэ бодлогоос гол таних юм чамд юу байсан бэ гэхлээр хүчний үйлчлэлийн чиглэлээс болох нь чухал. Хүчний мөрөө бас болох нь чухал байсан. За орлуулад биччихье. Тэгэхээр тэнцүү маш амархан 10 ньютон хүч 10 ньютон хүч за тэгээд энэ тоо 1-2-ийн хооронд зай байдаг шүү дээ. Тэгээд 15 м. За том юм үсэг болчлоо. За метр. Ингээд 5 ньютоны өрчгөн метр гарах нэ.
За дараагийн даалгаврыг энэ ижил даалгавар байгаа юм байна. Энийг хийчихье. За. За одоо энэ дээр ямар даалгавар өгсөн бэ гэхээр бид дараах эрчмүүдээс аль нь О-цэгтэй харьцангуй хүчний момент тодорхойлоход АБ хөшүүрэгтэй байгаа F-ний хүчний мөр болохгүй юу? Саяны хийсэн даалгавар байна шүү дээ. Тийм ээ? Саяны хийсэн даалгавар. За тэгвэл энийг нээснэх зүгээр нэмэлт мэдээлэл өгч хэрвээ энэ хүч маань яг энэ цэгээс заавал ихц доош биш. Заавал ихц доош биш. Өөр чиглэл рүү үйлчилсэн байж болно шүү дээ. Өөр чиглэл рүү үйлчилсэн байж болно. За жишээлх юм бол энэ хүч нь О-цэгээс за энэ чиглэлд үйлчилж исэн байж болно. Энэ чиглэл. Тэгвэл хүчний мөрийг хэрхэн олох вэ гэж. Тэгэхээр нэгдүгээр нөгөө анхны дүрэн байсан хүчний үйлчлэлийн чиглэл энэ. Энэ үйлчлэлийн чиглэл. За энийг ийм өнгөөр зурчихё. Энэ хүчний үйлчлэлийн чиглэл. За тулах цэг маань тэнд байгаа шүү дээ. Тулах цэг бол яг энэ цэг. Тэгэхээр тулах цэгээс хүчний үйлчлэлийн чиглэлд перпендикулар буулгана гэсэн байна. Тэгвэл за хүчний хэмжээ нь хэдэж байсан болно шүү дээ. Хүчний хэмжээ л хэдэж байсан болно. За энд 90 градус нь энэ цэгээс энэ хүчний үйлчлэлийн чиглэлд 90 градус. За энэ бол энэ хүчний мөр болно. Энэ хүчний мөр болно. Тэгэхээр чамд АБ шилүүний урт өгсөн байж болно. За тэгээ өөр харьцаа өгсөн байж болно. Ер нь бол тэгээд яг энд өнцөг үүсгэж л да. Өнцөг үүсгэж. Энд нэг альфа өнцөг байна гэж дүрслэе. Тэгэх юм бол бид тэгээ энэ уртаа өгдөх юм л одоо бид нар энэ ээлд бол одоо харьцаа бичих шаардлага болчихж байгаа байхгүй юу? Хэрвээ өгүүлбэр нь АБ шулуун байгаад АБ-ийн урт нь одоо 2 м байлаа. Тэгээд яг түүний голт нь ингэ тулах цэгэр тулцсан байлаа гэж бодох юм бол энэ хоорондох маань 1 м болно. Энэ хоорондох нэг өнцөг өгчих юм бол энэ хүчний мөрөд харьцаа бичил бодчих. Синус юм уу косинусын харьцаа бичил бодчих. За минут орчим байгаа юм. Тэгэхээр ингээл да энэ АБ-ийн уртыгаа юу гэдэг ч юм одоо АБ-ийн урт маань L А-Б-ийн урт бол тэнцөө юу гэдэг юм 2 м гэдэг ч юм уу те ингээд биччихье. Та чи бичлэгээ саавраа хараад бичээр энэ жоохон тийм бичлэг болцсон шүү. За А-Б-ийн урт 2 м юм а гэж бодъё. Энэ урт. За тэгээд одоо жишээ нь энэ F хүчний энэ чиглэл маань чиглэл АБ-ийн хоорондох одоо энэ өнцөг нь 45 градус ч юм уу 30 градус ч юм уу нэг өнцөг чамд өгөгдчихэж бодъё л доо. Тэгэх юм бол бид нар энэ бодлогыг одоо нөгөө бургашны төсөөгөр ашиглаад тийм ээ. Тэгээ ер нь бол энэ АО өгсөн юм гэж бодох юм бол энэ L-ийг болох таны юу болох вэ гэдгийг бичье. Тэгэх юм бол L маань энэ чинь юу болно шүү дээ. Энийг 1 м гээд энийг нь одоо 30 см, 30 градус ч юм уу 40 градус гэдэг өгчих юм бол энэ чинь косинус болно да. Тэгэх юм бол А О энэ хэрчмийг